За юу яцгаанд та хэдэд нэг тулах муу мэдээ. Бүр маш муу мэдээ. Тэрхүү мэдээ энэ арайчтай нэр. Би өөрийгөө хичээж байгаа л гэж бодсон шүү дээ. Тэгсэн бүр нийт үцэх хүмүүсийн сав дарсан байгаа байдал нь 9.5% өвч гэж шах шиг. За тэр жаах уу. Одооноос хэдүүлээ лайк сабаа дараад үзэх байлгүй дээ, тэ. Ер нь бол би эндээ хичээе. Та айдч наана нэг хуруу бичгэн дээрээ дарж хичээ. Болж гин үү? За болсон гэж бодож байвал аним руугаа орох уу да. Өнөөдөр та бас нэг дайжгүй үзүүл үзчихээр бэлтгэсэн аним бол Scarlet Nexus. Анимын төрөл нь тулаанд супер хүч агуулсан бас гэж сонирхолтой аним юм гэхүүдээ одоо. За тэгээд хэртэж бай, хэрэгүүч бай, хуруу гараараа сайхан лайк сабан дээрээ дараад үзээрэй. Окей. Дараагүй хүмүүст нь харин ахиж аним үзүүлэхгүй шүү. Ойр жаахан өглүүлээд бай шүү та. Олон хүнд бэлтгэлийг давж энэ гаргийг аврах баатар болсон хоёр залуу хүү. Тэдний нэг юуто дагалдагч цэрэг. Амар сүртэй юм яриа л байсан. Нэг нь дэлгэсний ур зогсцоо, нөгөөх нь өөрсдийгөө хөөргөж бүр шидээд байдаг шүү. Басч гэж хөгжилтэй хоёр ирээ. Наагич Каин эсрэг армийн бла бла гэж өөрийгөө бүр шидэж өгнө. Юутай харин яриачин урт байна гэж хэлээд сэлмэ гаргаад шууд дайна. Кай гэдэг нь ер нь бол харимангаас хүмүүсийн тархийг иддэг гэхүүтэй. Энэ хоёр одоохондоо цэрэг болох гээд яваа хоёр. Юутай бодлыг хүчээр юмс хөдлөгдөг бол Наги харин салхины шидтэ. Мань хоёр хүчээ ашиглан сайхан тулаа өрнө. Ер нь бол Юкогийн одоо ялдаар л дуусчихна да. Наа нэрэ тий энэ хоёр ч одоо нөгөө ширхэг яотон чувааж иддэг зүүн штэ. Одоо тэрэн дээр тогтсон андил идэх гэдэг шиг л хоёр найзууд. Баарг л нэгнээсээ юугаач харамлахааргүй юм уу та. Би ч дотроо юугаач харамлахгүй. Бас л сайн найзууд юмаа л гэж бодно доо. Та нар харин саяны ярьсныг хоёрдугаар сугаар нь битгий ойлгочоорой. За юу. За тэгээд сэрүүлгэн дугаарч мань хоёр хангэр гэсээр гадагшаа гүйж өгнө. Саяхан л хуцхан тавьсан юм шиг л тулдаад байсан. Гарч яваал хаартал хоц дотор нь өнөөх Кай гээд харимагсууд бууж ирж байгаа мэдэгдэл ирнэ. Манай Монгол улс нэг иймэрхүү мэдэгдэл ирдэг болчвол бас л дайжгүй л харагдаж шүү те. Шинэлэг гэх юм уу да. Удахгүй болох байлгүй дээ те. Болохгүй ч юм уу. Хотын камерууд ч гадны биетийг илрүүлж хамгаалтын систем ажиллан харийнхныг мохорд оруулан дайчид ирж ядах юмгүй болгоно. Тэр саарал үстэй дог залууг харин намайг бодчоор. За юу. Гараа өргөөд л ядах юмгүй устгах чинь. Генералууд нэрцээ хитэн чадваргүй харийнхнуудыг л ялаад байсан юм шиг. Би ч гэсэн одоо те 5 6 настай хүүхдтэй зодтолт гэвэл одоо 100-аас 100 хэлэхгүй те. Тэ? Энэ хоёрын тулааныг хотын дэлгэцэн дээр тавихад хүүхднүүд ч орилтоод л яг л сая Монголд ирсэн инфлюенсер шиг л юм болно. Манай ойч нэг чуулган шахуу юмд утсан Наги нэг охин олж хараад шууд л бундан. Бас л хаваршаад харсан болгондоо одоо дурлаад байгаа мó гэлтэй. Тэгсэн цуг байсан охин нь бүр муухаар одоо өдөө өндөр наслахтай хүн болгонд одоо хуурдагдаад бүр итгэхэ байц юм уу гэж бодогдтал аав шүү те. Энэ үед тайзан дээр нэгэн нас бид хүрсэн хүн гарч ирэн Нагиж танаах байна гэж хэлнэ. Энэ Юкогийн одоо ах аав нь гээд одоо бүгд л одоо цэргийн хүмүүс юм шиг байгаа. Ахын тайзан дээрээс л манай дэлхийн аюулд ороод байна. Та хэд туслахгүй бол бүтэхгүй ийм эшгүүртэй юм ярьж байгаад ууслаарай л гин. За тоглосон. Ер нь бол энэ хэдэд одоо шинээр ирсэн цэргүүдл юм байна лээ. Хүүхэд бүр нь өөрөөр чадвартай. Хөтөлбөрч дуусч Нагич Наомиг харсан ярьсмаар байсан гэдэл бүр уурлаж өгөн цааш явна. Наги Юко хоёр ч копи ууж байгаад Нагич Наомигийн зургийг олоод гэр бүл цуг явж байсан охин гээд бүгдийнх нь мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл нь бас л дэлгэрэнгүй гарч ирдэг юм шигэ. Бараг л хэдэн удаа юу яасан гэх гээд байгаа мó айшин. Юкоч өөрийн аварсан хүнээ хайхтлаар Нагиж ярьж байхад Нагич чи Касаныг би Наомиг аван шүү. Касаны чи харин жаах амар харцтай юм байлээ гэдэл. Наомиг Касаны хоёр цэргийн хувцас өмсөөд хоорондоо ярилцсан. Касаныч хоёулангийн нэг багт хийх болов би танд санаа зовж байна. Та бүтлгүүштэй л гин. Наги Юко хоёр шинэ багийнхантайгаа уулзсан. Салааны өдөртөгч нь та хэд өнөөдрөөс айрам тулалдна. Харин миний хүч бол загилгаа гэж хэлнэ. Дараагийнх нь бол энэ бяцхан охин Ханаби чадвар нь гал. Нагич гэсэн өөрийгөө танилцуулнаа. Миний чадвар бол салхи гэдэл. Юуто миний чадвар бол эд зүйлс удирдах. Энэ охиныг харин Зүкими чадвар нь нэвтлэн харах. За сүүлийн гишүүний нэр Кагеро. Хүч нь алга болох. Багийнхан ч хоорондоо ярилцаж байгаад дохиод уурч Каин дээр л ирж байна гэж хэлээд бүгд бүслэлт рүү
явна. Энэ удаагийн дайралтанд тэнгэрээс хуш модны сам шиг юмнууд л уунж эхэлнэ. Том байрлагуудаас их буу гарч ирээд тэднэр лөө буудна. Ер нь бол бараг л онохгүй л тий. Тулаан яг эхлэхэд Наагич баярлаж өөрийгөө харуулад өгье гэж хэлэхэд багийнхан дарга нь Наги Юта хоёрыг арыг хамгаал нэмэлт хүч ирэхээр бусадтайгаа цуг ирээрээгээд явчихна. Хайж явсан багийнхан ч шууд тулаанда орно. Шидийн хүчнүүдэд ашиглаад л бас л сүртэй тулаан болно шүү дээ. Нэг нь харин буу ашигласан гар буугаар л буудаж өг. Арай шааж байгаа шүү тий. Наги Юта хоёр шүлсээ гоожуулан харж байтал нэг охин дайралтын бүсэд үйлж байхад нь Юто Нагиг нэмэлт хүч дууд бий явлаа гэж хэлэхэд Нагич гэсэн би явмаар байна гэж хэлээд тэр хоёр цуг охиныг аврахаар очино. За тэгээд охиныг аврах гэтэл урд нь нэг харийн бит зогсож мань хоёр дайралтын тактика боловсруулна. Юто шууд дайралт хийж бодлын хүчээр хогийн савар онон охиныг авна. Наги харин салхины чадвараараа Кайгийг удаашруулна. Нагигийн салхинаас Кайн бултан Нагиг мөргөн. Нагич хойш уунж харин Юто Нагиг хамгаалахад Нами бас ирнэ. За ингээд ажил хийхгүй хоорондоо жогролдоод байв да. Нами ч зүгнэх чадвараараа Кайн дайралт хийхийг харан Нагиг аваад зүхтэн. Наги одоо эмэгтэй үнээр туслуулаад л зүгээр. Энэ үед Юко Кайтай ганцаараа тулдаж байх ба сэлмээ гаргаад яг дайралт хийх гэж байгаа л аргашаа ончих. Салгасан нэр. За ингээд одоо манай нөгөө ширгэн гол дүрч үгч хийжтэй гэхгүй юу. Кай дайрахт нь Гасаны авран Гасанеч Юкод үхийг хүсэе юу гэж хэлээд тэр хоёр цааш явна. Энэ хоёр ч одоо яа игээд байгаа юм бэ? Хоёр хоёроо хэлхэлдээл бас л зэв огнод ч нэр. За Гасаны Юко хоёр ч уртгаа хамтарч устгана. Гэтэл өөр нэг нь тэр хэдийн байгаа газраас нь шилжүүлэн өөр газарт аваачна. Авчирсан хүн нь өнөөдрийн дайралтанд 2 цэрэг үргэцсэн тэдний тоолгоод Кай идсэн гэж хэлнэ. Бас л ховдог золигнууд юм шиг байгаа. За ингээд 2 дугаарын эхлэхдээ Гасаны хар дарц ирэхэд хажууд нь Наоми байсан болохоор сэтгэл санааг нь өөргөх үүднээс өнөөдөр цагаагаар сайхан байна гэж байна лээ. Үдээс өмнө даалгаваргүй юм чан гадагшаа гарах уу гэж хэлээд тэр хоёр гарна. Наги Юко хоёр ч хотын төвөр алхан хоорондоо юм ярина. Юко намайг баг байхад аварсан хүн Гасаны юм шиг байна гэхэд Нагич тийм гэж юу байх вэ? Бид хоёртой цуг илсэн юм чи 16 тайл байх гэж хэлснэ. Наоми харин надаас ихч байсан ч миний сэтгэл өөрсөгдөхгүй л гэхэд. Тэгээд тэр хоёр нэгэн газар очиход очсон газар нь Наоми Гасаны хоёр ч очсон байна. Нагич цуг цаавь гэж асуухад Гасаны дургуулна. Харин Гасаны Юкогоос яагаад хараад байгааг нь асуухад Юкоч та хоёрт ихч байдаг уу? Хамаатан ч юм уу? Каин айранд байдаг гэж асуухад Наоми байхгүй л гэн. Ингээд нэг толгой эргүүлээд байдаг байхгүй юу? За тэгээд тэр дөрөв суглаач гэх юм уу, зүгнүүлж гэх юм уу нэг юм авснаа нээж үзэхэд Наомигаас бусд нь бүгд Азгүй гэдгийг сугалсан байв. Наомигийн угийн чадвар зүгнэх юм чи азтайгаа авах нь л ойлгомжтой шүү дээ, тэ? Наагич Азгүй гэсэн цаасаа баазаж хоошоогоо шитгэхэд Юко буцаж Наги руу явуулна. Харин Наоми тэр хийдийн цаасыг авснаа нэгэн модонд уйчих. Ер нь одоо мухар сүсэг юм шиг л байгаа. Ингээд уйчих бол одоо муу юм болохгүй юм шиг. За тэгэл Нагич Наомиг яасан илдэг юм бэ гэд тэр хэд байж байтал гинэт нэг газар шилжээд хүрээд ирчих. Орсон газар нэгэн мөсөө хот байх ба хоёр багч хоорондоо өрсөлдөх шалгалт байв. Алга болдог чадвартай залуу гарч ирснээр хоёр баг 5-5 гишүүнтэй энэ бол зүгээр л сургалт гэж хэлээд тэнд байгаа тугийг аль төрүүлж авсан баг нь хожно гэж хэлэхэд Наомигийн багийн нэг гишүүн байхгүй байх ба хайхад нэг газар сайхан унтаж байна. Энэ одоо супер хүчнүүд унтах байсан юм шиг. Наомич нэг машины ар зогсоход Гасаны ирж Наомигаас Юкод сэтгэлтэй юу гэд шууд асуучих. Наомич гинэт юу вэ гэж ирснээр хацраа мань улаагаад жаахан сонирхсон гээл хэлнэ. Гасаны харин тэрийг очоод би шалгачаад ирээ гэд яваад. Энэ Гасаныгийн одоо хүүхэд нас нь одоо яаж өнгөрсөн юм бэ те? Зүгээр л төмс юм уу хайш. За тэгээд тэмцээн маань эхэлнэ. Багийнхан хоорондоо бас л Шинкоуд гэхэд ширүүн тулаа хөрнө. Наги Нами хоёр ч хоорондоо өрсөлдөж Намич ямар хөдөлгөөн хийх нү гэдгийг урдчлан таамаглана. Наги харин салхины хүчээрээ хутга шидэхэд Нами бүх дайралтаас нь болтно. Энэ үед харин манай багийн нэвт хардаггүй штэ. Айлын багийн унтамхайг хараад шууд очоод дайралт хийн. Харин алга болдог залуу маань айлын булчинтай өрсөлдөнө. Галын эсрэг захилгаан энд харин Юкогийн эсрэг Гасаны аль нь адилхан чадвартай. Юкоч нэг дайрахгүй харин Гасаны маш ширүүн дайралтын яг алхандаа гэж байтал тэмцээ дуусчих. Дуусан шалтгаан нь манай нөгөө бүхнийг нэгт хардаг тугийг авсан байв. Урд нь айлын гишүүн одоо сайхан унтаж байна да. Энийг одоо ингээ хараад хад одоо миний хувийн чадвартай л бас адилхан юм шиг. Би ч бас нэг унтуулж бас сэрхгүй штэ. За тэгээд тэмцээнч дуусч Гасаны Юко дээр очин сайн байлаа гэж хэлснэ. Тэгтээ шалгаж дуусаагүй шүү. Игчэд минь таарахгүй гिचэн ахаад жаахан шалгана гэж хэлнэ. Ёстой л дүв байгаа зү. Гэтэл гинэт дохиод угааж Каин гарч ирсэн газар руу
багийнхныг явах тушаал өгнө. Энд ч одоо арай хагас бүдсэнд бас амраахгүй дайраад байх юм биш үстэй. Амраа шүү. За тэгээд хоёр салаа хоёулаа тэр газар нь очсон дайралтын гандлаар сонсно. Ер нь очсон газар нь сүлжээ маш муу байгаа, тэрийг бас засах ёстой. Каиг ч устгаа тэрийг бас засах юм байна лээ. Нилээн л ажилтай юм шиг. Хоёр салаа хуваагдан хоёр өөр хонгил руу салж орно. Өмнө гарч ирсэн Каиг бодвол арай олуулаа дайралтанд орно. За ингээд тулаа эхлэндэ. Юконагийн хоёр ч дайралтанд орж Ахмад нь харин сүлжээгээ хуурдан янслахгүй бол энээс цааш холбоо дасан шүү гэж сануулна. Эсрэх багт харин Наомиг хүчээ ашиглан хаанаас ирэхин багийнхандаа хэлж өгөн багийнхан ч ухарж Кай олуулаа байх ба гинэд хан цөмөрхөд Наомигийн багийн булчин тэрхэд гарч ирнэ. Хоёр баг нийлээд бусад гишүүдэд асуухад холбоо дасарсан ямар ч мэдээлэл байхгүйг хэлнэ. Ярилцаж байх үед Наоми ахаа дээрээс дайралт ирлээ гэж хэлэхэд Наги Наомиг аван унч буу чулуунаас холдуулахад тэр хоёр тал орчих. Гарч ирсэн Каийн өмнөх хэдийгэ бодвол бүр маш том биетэй байх ба Юко Касаны хоёрч үлдсэн байв. Кайч давхар шид ашиглан захиалгаан гаргадаг ба Юко Касаны хоёрч тухайн Каийг төвгүйхэн устгана. Нуранх дотроос булчин нэвт харагч хоёр гарч ирэн Наги Наоми хоёрыг асуув. Нэвт харагч энэ хадны ард байна гэж хэлэхэд Наги тэр хоёулаа сүрэг Кай ирж байгааг Наоми хэлнэ. Булчин Юко Касаны дэргээд ч нурангийг холдуулахдаа СС гихч хүчээ ашиглан арайхийн нурангийг холдуулж Наги Наоми хоёрыг ёо яшгүйтэй ингээл бас өгөх нь гэж бодлоо шүү дээ. Гарч ирсэн Каин харин Юко ганц авчилтаар бүгдийг устгаж орхино. Юкоч Наоми дээр очин, Касанеч Наоми дээр очих гэтэл Наоми Касаныгийн үхэж байгаа зүмлийг харан урдаас нь гүйж ирэхэд Касаныгийн урдуур орж өөрийгөө золиослон энэхүү ани маань дуусна. Яа, энэ парт 2 морь энэ хурдан игэрээ яаж яг бүр яг гой хэсэг дээр дуусчих юм аа гэсэн чинь нэрээ юу лээ парт 2-ын би юм биш те. Оо fuck. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Өглөөлгүйгийн шиг нөгөөтгөө харин хийчээрэй. За төр бака.